Тэгэхээр бид бүхэн ерөнхийдөө бол ялагчд үргэлж түүхийг бичдэг гэдэг ийм автан дүрм байдгийг бол мэднэ. За тэгвэл зөвлөлт холбоот улсад Сталины 90 үед ялагчд нь зөвхөн түүхийг бичээд зогсохгүй, ялагдсан хүмүүсийгээ бүр гэрэл зургаас хүртэл устгаж байсан тийм аимшигтай эрх мэдлийн төлөх тулаан өрнөсөн байдаг. За бид бүхэн 1917 оны Оросын Октябрийн хувьсгалыг бол ерөнхийдөө зөвлөлт холбоот улсыг үндэслэгч Владимир Ленин тэр хувьсгалыг бол хийсэн гэх мэтээр ерөнхий тийм ойлголттой байдаг. Гэхдээ яг бодит байдал дээр тэрхүү төр засгийн газрыг бол хэдхэн цагийн дотор нурааж унгах тэр төрийн иргэдийн нарийн стратегийг боловсруулж мөхлийн ирмэгт тулж ирээд байсан тэдгээр болшевикуудыг аврахын тулд юу чгүй хоосноос бүхэл бүтэн 5 сая хүнтэй армийг босгож 20 дугаар зууны тэр их ялагдашгүй хүчрхэг айран болох 20 дугаар зууны түүхэнд тод улс мөр үлдээсэн нацизмын Германыг ядсан тэр зөвлөлтийн улаан армийг босгосон буюу зөвлөлтийн хувьсгалын жинхэнэ архитектор нь Лев Троцкий гэдэг ийм хүн байсан. За энэ хүн бол ингээд маш чадварлаг уран эвтгэгч, замун фронтын хамгийн халуун цэгүүдээр бол өөрийн биеэр биечлэн явж хувьсгалч цэргүүдийг бол удирдах байсан нэгэн буюу зөвлөлтийн улаан армийг үндэслэгч ийм хүн байсан. За гэвч хамгийн харамсалтай нь хожим тэрээр бол өөрийнх нь гараар тэгж фундамент зутгаж босголцсон тэр улаан эзэнт гүрнийх нь номер 1 дайсанд болон хувираад дэлхийн газрын зураг дээр гიშгэх газаргүй болтлоо тэгж хавчигдан шахагдах хувь тавилан бол амссан байдаг. За Лев Троцкий бол мэдээч хэрэг өндөр боловсралтай, ерөнхийдөө маш толгой сайтай хүн байсан. Гэхдээ эцсийн эцэс тэрээр Сталинд ялагдсан. Тэгвэл яагаад Сталинд энэ хүн ялагдчихв? За ингээд өнөөдрийн дугаараар Оросын хувьсгалын хамгийн нууцлаг эцэг, дэлхийн түүхэнд хамгийн том эмгэнэлт дөрүүдийн нэг болох Лев Троцкигийн цусд амьдралын түүхийн талаар ингээд дэлгэрэнгүй ярихаар бэлэн болоод байна. За түүнчлэн та бүхэндээ нэг мэдээлэл дуулгахад бол 1805 онд Чехийн алдарт Рашан совиллын Карловы Вары хэмээх тосгонд энэ хотын эмзүүч Йозеф Витус Бехер гэдэг хүн Английн эрдэмтэн Кристиан Фробрик гэдэг хүнтэй хамтраад хүний ходоод гэдэсний үйл ажиллагааг дэмжиж эрүүлжүүлэх зорилготой, хоолны шингэцийг сайжруулах зорилготой, эрүүл мэндийн зориулалтаар Бехеровка хэмээх фольклорыг бол анх гарган авсан байдаг. За хожим энэ фольклор нь бүгд наримдах Чех улсын үндэсний бахархал болж дэлхийд алдартай урамлын гаралтай фольклор болж чадсан түүхтэй. За Лев Троцкий угтаа бол Лев Бронштайн гэдэг нэртэйгээр 1879 онд Украины өмнөд хэсэгт маш баян чинэлэг хамгийн гол нь бас еврей тариачны гэр бүлд бол хүүхэд болж мэндэлсэн байдаг. За хэдий тэрээр баян тариачны хүү болж өсөж төрсөн боловч хүүхэд ах үе насандаа үеийнхнээсээ илүү хурц ухаантай, ном их уншдаг байсан. За иймээс энэ хүүгийн дотоод ертөнцид нийгмийн тэгш бус байдлыг ерөнхийдөө маш гүн гүнзгийгээр тэгж үзэн ядах тийм хорсол маш бага наснаас нь бүрэлдэж эхэлсэн байдаг. За орчин үеийн судлаачид Лев Троцкигийн сэтгэл зүйг юу гэж дүгнсэн бэ гэхээр аврагчийн хам шинжтэй хүн байсан гэж үзээд байгаа. Энэ аврагчийн хам шинж гэдэг нь юу гэсэн үг юм бэ гэвэл тухайн хүн өөрийгөө бусдыг аврах тийм дээд хувь тавиланд бол төрсөн нэгэн гэдэгт бол бүрэн дүүрэн өөрийгөө итгүүлчихсэн ийм нэг хувь хүний сэтгэл зүйн итгэл үнэмшлийг бол хэлдэм байна. За энэ ч утгаараа тэрээр өсвөр наснаасаа эхлээд марксист үзэл санаанд бол ерөнхийдөө бүрэн автаж хаант засгийн эсрэг нууц бүлэгмүүдийг бол өөрөө биечлэн бас байгуулж эхэлсэн байдаг. За гэтэл 1898 онд түүний байгуулсан тэр хууль бус хөдөлгөөн нь бол Оросын хаант Оросын нууц цагдаагийн байгууллагынд бол эвэрч улмаар баривчлагдаад бол Сибирьт сүлэгдсэн байдаг. Нэг ёсондоо Лев Троцкий 19 настайдаа төр тэрсэлсэн гэмт хэрэгээр бол сүлэгдсэн гэсэн үг ээ. За гэхдээ Сибирийн тэр хүйтэн хатуу ширүүн нөхцөл байдал бол түүний тэр хувьсгалч эр зоригийг бол мохоох биш харин ч эсэргээрээ улам бүр хурцлж өгсөн байдаг. За цөлөлгийн он жилүүд бол түүний хувьд бол зөвхөн амьд үлдэхийн төлөөх тэр тэмцэл биш харин эрх мэдлийн бүтцийг хэрхэн унгааж нураах улс төрийн асар том хувилдааны сүлжээг хэрхэн зохион байгуулах тэр нарийн онлоо боловсруулахад бол маш том дотоод бясалгал хийх тийм цаг хугацаа орон зай болж хувирсан гэж бол үздэм байлаа. За улмаар 1902 он тэрээр цөлөлгөөс бол оргосон. За цөлөлгөөс оргоод хэл давхтаа хуурамч паспорт ашигласан бөгөөд за тухайн үед тэр хуурамч паспортын дээр өөрийнх нь нэрийг
Троцки гэж одоо ингэж бичсэн байгаа. Гэхдээ энэ бол ердөө нэг тийм санамсаргүй тохиолдол тогтоосон байгаагүй. За энэ Троцки гэдэг нэр нь ямар учиртай юм бэ гэхээр өмнө нь өөрийг нь тэр хорж байсан Одесс хотын шоронгийн ахлах хуйгийнх нь одоо хуйгийн тим нэр байсан. Нэг өсөндөө бол өөрийг нь тэгж тамлан хорж эргчлөөг нь боомдж байсан одоо хүний нэрийг насан туршдаа өөрийнх нь нэр болгож ингэж өвлөж авсан гэсэн үг. Ингээ харахаар бол баг зэрэг ойлгомжгүй юм шиг санагддаг. Гэхдээ түүний энэ үйлчлэгийг сэтгэл зүйчид бол юу гэж тайлбарладаг вэ гэвэл тэрээр одоо өөрийг нь тэгж дарлаж байсан хүний нэрийг авснаар тухайн тэр дарлаж байсан хүнийх нь тэр эрх мэдэл хүч чадлыг бол одоо бүгднгийн сэтгэл зүйн хувьд өөртөө бол бүрэн шингээж нэг ёсонд бол тэр хуучны хүчсэнгүй ном даруухан тэр Бронштайн гэдэг тэр хүн бол одоо бүр мөсөн устдаад одоо оронд нь бол ямар ч өршөөлгүй төмөр мэт хатуу сэтгэл хатуу нудрахтай чанга хатуу тэр Лев Троцки гэдэг одоо шинэ хүнийг ингэж шинээр төрүүлэх зорилготой тийм сэтгэл зүйн шидчилт байсан болоо да гэж ингэж одоо сэтгэл зүйчид бол ерөнхийдөө үздэг юм байлаа. За ингээ ямар ч тач түүхэнд энэхүү Троцки гэх хүн одоо маш хүчтэйгээр ингэж гарч ирсэн байдаг. За тэгэхээр Оросын тэр 1917 оны октябрийн хувьсгалыг одоо ярих юм бол одоо бид бүхний нүдэнд бол хамгийн түрүүнд Владимир Ленин эндэр дээрээс хүн болгон руу гараа сунгаж зогсоод за тэнд байсан олон мянган ажилчид болон тариачид цэргүүд бол одоо Ленины заасан зүгэр бол уухаалан дайрж байгаа мэтэр иймэрхүү байдлаар бол ерөнхийдөө энэ хувьсгалыг төсөөлдөг. За угаасаа социализмын үед бол одоо коммунист блокийн улс орнуудад бол Ленин багш гэдээ бас ингэж л заадаг байсан байх. Коммунизмын үед бол одоо амьдарч үзсэн биш яаж мэдхүү. Гэхдээ хүмүүсийн одоо тэр үед амьдарч ирсэн хүмүүсийн яриаг сонсоход тэр үеийн суртал ухуулга замун одоо тэр үеийн кино зохиолуудыг уншихад бол ерөнхийдөө ингэж дүрслэгдсэн байдаг. Гэхдээ одоо түүхийн бодит үнэн гэвэл яг үнэндээ энэ бүхнээс 90 оноос өмнө сургаж байсан зүйлсээс арай өөр байсан. За Ленин бол одоо хувьсгалын оновч буюу одоо тэр коммунист хувьсгалын оюун санааны хамгийн гол эцэг хүн байсан үнэн боловч за дэлхийн түүхийг эргүүлсэн тэр яг төрийн иргэдийн жинхэнэ гүйцэтгэгч буюу үүний гол архитектор нь Лев Троцки гэдэг хүн байсан. За 1917 оны намар Ленин төр засгийн газраас бол одоо нуугдаж Финланд улсад орогнож байх үедээ бол Троцки Петроград буюу одоогийнхоор Санкт Петербург хотод бол өөрийн биеэр үлдээд за үйл явдлын яг одоо төв зэгт нь халуун одоо тогоонд нь өөрөө ажиллаж байсан ийм хүн байгаа. За тэрээр Петроградын зөвлөлийн дараагаар сонгогдсон даруйд бол хамгийн ухаалаг бөгөөд өөрийнх нь хамгийн завьтай нүүдлийг хийсэн байдаг. Тэр нь ямар нүүдэл вэ гэвэл цэрэг хувьсгалын хороо хэмээх байгууллагыг бол байгуулсан явдал байсан. За Троцкигийн энэ байгууллага бол ерөнхийдөө төр засгийн газрыг бол хамгаалах зорилготой хэмээн ингэж хасхавчилж одоо хуурамчаар байгуулсан боловч үнэн хэрэгтээ бол Орос оронд бол төрийн иргэдгийх маш нарийн зохион байгуулалттай эм зэвсэгт байгуулахын удирдлагын төв болж хувирсан байгаа. За улмаар Троцки Петроград хотын бүхий л цэргийн ангиудад бол өөрийнх нь төлөөлөгчдийг бол ерөнхийд нь нийлхээгээд тэнд байсан цэргүүдийн сэтгэл зүйд маш хүчтэй нөлөөлж зөвхөн цэрэг хувьсгалын хорооны тушаалыг та бүхэн дагах ёстой шүү гэдэг одоо ийм тарих угаалтыг цэргийн ангиудад маш гүнзгий хийж эхэлсэн. За яагаад цэргийн ангиуд бас түүний тарих угаалтанд автсан бэ гэхээр тухайн үед чинь Орос орн ерөнхийдөө хаант засгаа Романовын одоо хаант засаглалыг бол хадаад хайчихсан оронд нь төр засгийн газар байгуулагдчихсан нөгөө талд болшевикууд тэрний хажуу талд меншевикууд энтергээд хөл толгой нь олдохгүй нэг иймэрхүү байдлаар байсан болохоор цэрэг арим яг одоо хинт захирагдах уу гэдэг дээр яг үндсэн хуулийн дагуу нарийн тогтсон тийм зүйл бол байхгүй цагийн ороо босгоо гэж одоо нэрлээд байдаг шүү дээ иймэрхүү цаг үеийг. За тэгээ ямар ч байсан Троцки Петроград хотынхаа цэргийн ангиудад бол ингээд төр засгийн газрын тушаал бус манай тушаалыг дагах ёстой шүү гэдэг одоо ийм ухуулгыг амжилттай хийж бол чадсан. За үр дүнд нь төр засгийн газар яг бодит байдал дээр ингээд цэрэг армийнхын эрх мэдлийг бол тэр чигт нь хувьсгалж Троцкид алдаж за хотын зэвсэгт хүчин бүхэлдээ шахав ингээд Троцкигийн гарт бол шивжсэн байдаг. Одоо түүхэнд авдартай 10 дугаар сарын хувьсгал буюу октябрийн хувьсгал болох үед бол Троцки өөрийн биеэр бол тэдгээр цэргүүдийг болон хувьсгалчдыг удирдах маш боловсронгуй тактик боловсруулсны үр дүнд бол гайхалтай хурдтайгаар төрийн иргэд хийж чадсан. За Троцки гэдэг хүн өөрөө хувьдаа бол альва хүний тэр сэтгэл зүгээр тоглодог уран эвтгэгч байснаас гадна маш сайн логик тооцоололтой тийм стратегч сэтгэлгээтэй ийм хүн байсан.
За тэрээр 10 дугаар сарын 24-өөс 25-нд шилжих шөнө Улаан гвардийн жижиг зэвсэгт бүлгүүдийг бол хотын хамгийн стратегийн чухал цэгүүд рүү илгээсэн. За тэрээр ямар цэгүүд рүү илгээсэн бэ гэвэл одоо хотын цахилгаан станц, гүүрнүүд болон одоо төв холбоо, галт тэрэгний буудал, банк зэрэг иймэрхүү байгууллагууд руу илгээгээд Улаан гвардийн цэргүүд бол эдгээр байгууллагуудыг ямар ч эсэргүүцэлгүйгээр тухайн шөндөө эзлэн авсан байдаг. Ердөө ганцхан шөнийн дотор гэсэн үг. За ингээд маргааш өглөө болоход ингээд хот нойрноосоо сэрэхэд бүх зүйл ерөнхийдөө өөрчлөгдсөн байсан. За хот даяар бол утас цахилгаан холбоо ажиллахгүй, галт тэрэгнүүдийн хөдөлгөөн тэр чигтээ зогссон. За гудамжуудыг хувьсгал цэргүүд бүхэлд нь ингэж хяналтандаа авч хаасан байдалтай байсан. За ингэснээр Оросын төр засгийн газрынхан бол одоо өвлийн ордон дотроо ямар ч тийм гадаад ертөнцийн мэдээлэлгүй, харилцаа холбоогүй, өөрийн гэсэн цэрэг айрамгүй, гадаад ертөнцөөс бүрэн тусгаарлагдсан ийм байдалтай болж хувирсан. За ингээ ерөнхийдөө болшевикууд бол өвлийн ордыг маш амархан эзэлж авсан. За бараг өвлийн ордон дотор байрлаж байсан төр засгийн газрынхаа өөрсдөө бууж өгсөн ч гэж нэг талаараа ингэж хэлж болно. За Троцкигийн хувьд бол одоо хотын амин судалж болсон тэр мэдээлэл эд бүтцүүдийг бол төрүүлж чадах нь мянган цэрэг ирсийг дагуулan дайрахаас илүү үр дүнтэй арга байх болно гэдгийг одоо ингэж бодож боловсруулж чадсан хүн байгаа. За ингээ нэг ёсондоо хэрвээ нөгөө Ленин Октябрийн хувьсгалын тархин байсан бол Троцки гэдэг хүн бол тэр хувьсгалыг бол амьлуулж маш өөгүй цэвэр цэмцгэрээр бол өндөр зэрэглэлийн гүйцэтгэлтэйгээр гүйцэтгэж одоо нэг ёсондоо бол одоо эрчлэн тавьсан тэр сумн байсан гэж ойлгож болно. За хожим 1918 онд нөхөр Сталин өөрөө хүртэл одоо нийслэлийн цэргүүд одоо хувьсгалын талд орж бүх одоо ажлыг шуурхай зохион байгуулсан нь тэр чигтээ нөхөр Троцкигийн гавья байсан гэж ингэж өөрийнх нь амаар хүртэл хүлээн зөвшөөрсөн ийм баримт бол байдаг. За ямар ч тач ингээд Октябрийн хувьсгал бол ялчглаа. За гэтэл үүний араас зөвлөлт засагт бол төд удасгүй бол маш том сорилт бол тулгарсан. За тэр том эзэлж одоо хувьсгал хийж авсан өргөн уудам тэр том Орос орны одоо өнцөг булан бүрээс өмнөх хаант засгийн үлдэгдэл болох тэр цагаантны айрмууд болон гадаадын бас 10 гаруй улсын тэм хөлсний цэргүүд хамтарсан тэм нэгдсэн довтлогоог бол болшевикуудын эсрэг орон даяар өнцөг булан бүрт бол нэгэн зэрэг эхлүүлээд за дөнгөж төрийн эрх мэдлийг бол хувьсгалаар олж аваад байсан зөвлөлт засаг ингэж маш богино хугацаанд мөхөж магадгүй юм маш том аюултай тулгарсан. За энэ хэсгийг түүхэнд бол мэдээч хэрэг Оросын иргэний дан гэж бол нэрлэдэг. За энэхүү игзэгтэй цаг мөчид үзэгнээс өөр зэвсэг барьж үзээгүй. За цэрэг армийн стратегийн талаар яг үнэндээ ямар ч тийм цэргийн боловсрол байхгүй тэр Лев Троцки гэдэг хүн 10 дугаар сарын хувьсгалыг амжилттай явуулсныхан үр дүнд за цэргийн хэрэг эрхлэх ардын комиссараар бол томилогдоод хүн төрөлхтний түүхэндх хамгийн том хамгийн их цус дурсгасан одоо цэргийн хүчин болох зөвлөлтийн улаан армийг нэн даруй байгуулж ёстой нөгөө тгээс нь эхэлж босгох юм маш хүнд даалгавар бол түүнд оногдсон байгаа. Гэхдээ Троцкид бол тухайн үед яг үнэндээ тэр одоо бүх шин татж байгаа тэр цэргүүдийг бас мэрэгжлийн цэрэг болгож бэлтгэх тийм хангалттай цаг хугацаа байгаагүй. За мөн зөвлөлтийн улаан айран бол өөрийн офицеруудыг шинээр сургаж бэлтгэх ямар ч тийм боломж цаг хугацаа байгаагүй. За иймээс тэрээр одоо шинээр бэлтгэгдсэн тэр сайн дурын ямар ч тийм сахилга багтахгүй ажилчин тариачдын тэдгээр одоо нэгдмэл бүлэгмүүдийг жинхэнэ айран болгохын тулд бол маш хатуу харгас арга барилыг бол ашигласан байдаг. Ямар арга барил ашигласан бэ гэвэл Троцки хаант Оросын айрамд өмнө нь хүчин зүтгэж байсан нэг ёсонд бол цагаан айрамд алба хааж байсан тэр хуучны 50,000 гаруй цэрэг дайны өндөр туршлагатай дэлхийн 1-р дайнд бол оролцоод үзчихсэн тэдгээр бүх офицеруудыг бол одоо хүч хэрэглэн дайчлаад улаан армийг одоо удирдуулж эхэлсэн байгаа. Офицеруудыг бол одоо хүчээр байлдуулж эхэлсэн байгаа. Гэхдээ хаант Оросын одоо айрамд алба хааж байсан тэдгээр цагаан армийн хуучин офицеруудад бол одоо улаантнуудаас бүрэн итгэж болохгүй байсан. Иймээс Троцки ямар арга хэмжээ авсан бэ гэхээр тэдгээр бүх 50,000 гаруй офицеруудыг урвахаас нь урьдчилан сэргийлэх зорилгоор тэдний гэр бүл, эхнэр хүүхэд гэх мэтээр одоо бүхий л ойр дотны хүмүүсийг нь барьцаанд нь аваад хэрвээ тушаал зөрчих юм бол гэр бүлийг нь тэр чигээр нь устгаж хүүс тэмтрэх болно гэдэг юм маш хатуу тушаалыг буулгасан байдаг. За ингээ гэр бүл нь барьцаанд орсон учраас бол одоо өмнө нь тэр хаант Оросын айрамд алба хааж байсан тэр олон мянган офицерууд бол одоо аргагүй ирэхэнд улаантны талд бол ингэж үхэн хатан
тусалдаж эхэлсэн. Хинтээ тусалдсан бэ гэхээр өөрсдийнх нь тавтай буюу цагаан армийнхантай ингэж тусалдаж эхэлсэн. Цагаантнуудад одоо тусалдуулсан гэсэн үг. Энэ тусалдаад байгаа офицерууд чинь сэтгэл зүрхнийхэн хувьд, итгэл үнэмшлийн хувьд одоо эзэн хаандаа үнэнч байгаа байхгүй, эзэн үнэнч байгаа. Уг нь бол коммунистуудад үнэнч биш. Доор нь тэр байлдаж байгаа нөгөө Винтов 2 бисүү 3 хүний дунд нэг сум нэг буу өгөө яваад ингээд байлдаад махан тат шуудж байгаа. Тэр цэргүүд, энгийн цэргүүд нь бол мэдээж хэрэг одоо ажилчин тариачнаас бүрдсэн тэр сайн дурынхан байсан гэж ингэж харах хэрэгтэй. За ингээд энэхүү иргэний дайн бол баг 2 жил хагассын хугацаантай бол ингэж үргэлжилсэн. За энэ бүх хугацаанд бол Лев Троцкий Оросын тэр өргөн удам газар нутгийн нэг захаас нөгөө зах руу ингэж байнгын явах шаардлага үүсдэг байсан болохоор тэрээр одоо өөрийнх нь хуйгдсан гафт тэрэгэн дотор нэг ёсонд амьдэрдэг болж хувирсан. За түүний амьдарч байсан тэр гафт тэрэг нь бол дотроо өөрийн гэсэн жижигхэн цахилгаан станцтай, хэвлэх үйлдвэртэй, телеграфийн төв болон номын сан, эмнэлэг, угаалгын газар, за тэр байтугай бас жижиг хэмжээний нисэх онгоц байлдааны хоёрт машинуудыг хүртэл ингэж тээвэрлэж явдаг. Бараг ийм жижиг хэмжээний явуулын цэргийн штаб шахуу одоо ийм гафт тэрэг байсан. За фронтын аль нэг шугам хаан сэтрэн за тийшээ одоо улаан армийнхан ухарч эхлэх үеэр бол яг тэр зүг рүү Троцкий гафт тэргийг бол хөдөлгөөд тэр хүнд хэцүү байгаа фронтын шугам дээр Троцкий өөрийн биеэр бол очдог байсан. За улмаар Троцкий гафт тэрэгнээс буунгуудаа тэр фронтын шугамд тусалдаж байсан цэргүүдэд бол шинэ хувцас, тамхи, сум, зэвсэг гэх мэтээр бол хангамжуудыг тарааж за өөрөө мөн одоо фронтын шугам дээр ирэнгуудаа тэгэж улаан армийн дайчдад өөрийнх нь алдартай уран эвтэхлээ тавьж цэргүүдийнх нь сэтгэл зүг бол босгож хурцлж тэр цэргүүдийнх нь дотор хурсан тэр айдсын мэдрэмжийг уур хэвэн болгож ингэж өөрчлөх ажлыг бол ингэж маш сайн гүйцэтгэдэг байсан. Гэхдээ уран эвтэхлээр бүхнийг шийдэж чадахгүй гэдгийг тэр бас маш сайн мэдчихсэн. За иймээс тэрээр бол одоо хүн дайснаасаа илүүтэйгээр өөрийнх нь командлагчаас одоо бүр илүү ингэж айж байх ёстой. Тэгжиж цэргүүд одоо айдсаа дийдж үхлийг явсан дийдж урагшаа дайрах болно гэдэг ийм харгас зарчмыг бол хэрэгжүүлж эхэлсэн байгаа. За ингээд Троцкий эртний одоо Ромын эзэнт гүрний үед хэрэглэдэг байсан энэ децимац гэдэг одоо ийм арга барил буюу 10 хүн тутмын нэгийг цаазлан гэдэг ийм аимшигтай дүрмийг бол хэрэглэж эхэлсэн. За хэрвээ аль нэг зөвлөлтийн тэр цэргийн хороо тушаалгүйгээр ухрах эсвэл одоо байлдааны талбараас зугтсан бол тэр хороог ингэж бүхлээр нь жагсааж байгаад одоо 10 хүн тутмын нэгийг нь буюу одоо бүр захирагчийг нь хүртэл ингэж оролцуулж байгаад за бусад нөхдүүдийнх нь нүдэн дээр нь ингэж буудан хороож байх тушаалыг Троцкий гаргасан байдаг. За үүгээр зогсохгүй тулааны ард одоо үргэлж бэлэн байдал зогсож байх ёстой хаалтын отряд гэдэг тийм тусгай отрядыг байгуулсан. За энэ отряд нь ямар үүрэгтэй гэвэл та бүхэн бараг гадарч байгаа байх ухарсан хэнийгч болов газар дээр нь буудаж устгах тушаалтай ийм тусгай отряд байсан. За Троцкигийн анх санаачилсан аимшигтай тушаал нь бол цэргүүдийн сэтгэл зүйд бол маш хүчтэй нөлөөлж улаан арим ямар ч хүнд нөхцөл байдалд орсон ерөнхийдөө ингэж ухархаа болж эцсийн хүртэл тулалдах ийм сэтгэл зүйтэй бол болж эхэлсэн. За хожим бид бүхний мэдэж байгаа ч дэлхийн 2 дугаар дайны он жилүүдэд Сталин Троцкигийн энэ арга барилыг бас ашигласнаар асар их цэргээ хядуулсан ч гэсэн эцэст нь хүний олноор бол одоо язалт байгуулж чадсан юм түүхтэй. За ингээ ямар ч тач одоо иргэний дайн 2 жил хагас орчим үргэлжлээд бол нэг юм дууссан. За энэ дайнд бол ингээ зөвлөлт холбоот улс шин тутам байгуулагдсан тэр зөвлөлт гэдэг гүрэн бол язалт байгуулсан. За ингээ Орос оронд бол зөвлөлт засаг бол тэр чигтээ ноёрхлоо тогтоож байгаа. За гэтэл яг энэ үйл явдлаас нэгийг худалгүй буюу 1924 онд хувьсгалын оюун санааны эцэг Владимир Ленин таалал төгссөн. За Ленин ингэж нас барснаар зөвлөлтийн дотоод улс төрийн ертөнцид хүн төрөлхтний түүхэнд тохиолсон хамгийн том хэмжээний эрх мэдлийн төлөөх одоо асар том ийм мөргөлдөөн бол үүссэн. За энэ бол одоо зүгээр нэг улс төрийн албан тушаалын өрсөлдөөн гэхээс илүүтэйгээр хоёр өөр хүний ертөнцийг үзэх үзэл одоо амьдралын хэв маяг энэ шинээр байгуулагдсан агуу хүчрхэг гүрнийг ямар замналаар цаашд нь одоо замнуулах уу энэ хувьсгалыг зөвхөн зөвлөлтөнд нь үлдээх үү дэлхийн нийтийг улаан өнгөнд будах уу гэдэг дээрх одоо энэ бүх философик асуудал дээр зангидагдсан тэр хоёр өөр хүний дотоод ертөнцийн хоорондын тэмцэл тэр хоёрын үхэх сэхэхийн төлөөх ийм мөргөлдөөн болж хувирсан байдаг.
За Лев Троцки бол мэдээж хэрэг өндөр боловсралтай Европын маш олон хэлээр чөлөөтөө ярьж чаддаг, уран эвтгэх чадвараараа ард түмнийг ховсдож хүмүүсийн урам зоригийг сэргээж чаддаг маш толгой сайтай. За мөн улаан армийг үндэслэсэн учраас одоо цэрэг армийн түнд маш үнэнч, хатуу үедээ маш хатуу байж чаддаг, харгас үедээ харгас байж чаддаг. Гэхдээ яг нөгөө хувь хүний бас яг мөн чанар гэж бас байдаг шүү дээ. Яг мөн чанарыг харах юм бол нэлээд тийм уян хатан баг зэрэг тийм зөөлөн элементүүд бол агуулгаддаг ийм хүн байсан. Гэхдээ Лев Троцки бол одоо өөрийнх нь оюуны өндөр чадамж болон тэр Октябрийн хувьсгалд хийсэн ялалт, иргэний дайнд байгуулсан ялалт гэх мэтэр зөвлөлтийн түүхэнд байгуулсан энэ бүх гавьяануудаа бол хит их бардаж одоо бусад хүмүүсийг дэндүү дээрээс ихэмсэг байдлаар ингэж хараад эцэст нь өөртөө ингээ баг зэрэг тийм олдмол маягийн нарциссист одоо сэтгэл зүйг бол бий болгочихсон ийм хүн байсан. За харин нөгөө талд байсан тэр Йозеф Сталины хувьд бол хинээс Лев Троцкигаас бол шал өөр дүр байсан. За Сталин бол одоо олон түмний нүдэн дээр ил гарч уран цэцэн үг эвтгэл тавьдаггүй. За нэлээд хатуу ширүүн орс саялахтай, ерөнхийдөө ихэнхдээ чимээгүй байдаг, хөшигний ард нуугдмал байдлаар ажилладаг ийм нэгэн байсан. За Троцки Сталиныг юу гэж үздэг байсан бэ гэхээр нам доторх тийм одоо дунджаас доогорх одоо нэг оюун ухаантай дунджаас доогорх төвшний хүмүүсийн дотроо хамгийн шивтгэн үз Сталин гэж одоо ингэж нэг ёсондоо нэлээд тийм доогуур үзэж, дорд үзэж, за оюун санааны хувьд Сталиныг бол өөрийнх нь өсөлтөгч байх ямар ч боломжгүй гэж ингэж басамжиддаг байсан. Гэхдээ энэ мэтэр одоо өөртөө хит бардансан одоо түүний энэ зан нь бол Троцкигийн амьдралын хамгийн том бөгөөд одоо хожим үхэлд хүргэсэн тэр сэтгэл зүйн сохор төөрөгдөд бодч бол хувирсан. За Троцки фронт дээр цэргүүдийг удирдах, хувьсгалын мөн чанарын тухай одоо философик номнууд бичиж, эвтгэл тавьж, зузаан бот номнууд бичиж байгаа хооронд Сталин юу хийж байсан бэ гэхээр намын ерөнхий нарийн бичгийн даргын хуваар бол шал өөр ажиллагаа бол явуулж байсан. Сталин агаарын тулаан хийхгүйгээр нам дотроо яг газрын тулаан хийж байсан. За тэрээр одоо намын ерөнхий нарийн бичгийн дарга учраас нам доторх одоо бүхий томоохон албан тушаалууд буюу намын аппаратыг ерөнхийдөө өөрийнх нь гарт оруулж, за өөртөө үнэнч хүмүүсийг бол төрийн бүхий чухал гол албан тушаалуудад тэгж чимээгүйхнэр айж ухнаар баг-багаар томилох тийм ажиллагааг бол эхлүүлчихсэн байсан. За ер нь улс төрийн хувилдааны онолд бол нэг туйлын үнэн зүйл, үнэн зарчим байдаг. За тэр нь ямар зарчим бэ гэвэл одоо улс төрд хамгийн ухаантай эсвэл одоо олон нийтийн дунд хамгийн алдартай, хамгийн их дэмжлэгтэй хүн нь бол ялалт байгуулдаггүй. Харин системийг хянаж чаддаг тэр хүн л одоо ялж чаддаг, ялалт байгуулдаг гэдэг ийм дүрэн байдаг. Сталин хүмүүсийн сул тал, айдас, шунал, атаархал гэх мэт тэр бүх сэтгэл зүйн мэдрэмжүүдийг бол маш сайн олж харж чаддаг, түүнийг бас төгс ашиглаж чаддаг ийм онцлогтой хүн байсан. За тэрээр Троцкигийн эсрэг зөвлөлт холбоотуулсан тухайн үеийн нөлөө бүхий хүмүүсийн нэг болох тэр нөгөө Зиновьев, Каменев гэх мэт одоо эдгээр хүмүүсийг бол ашиглаж нууц эвсэл байгуулж Троцкигийн нам доторх одоо Троцкиг ерөнхийдөө энэ зөвлөлтийн коммунист нам доторх хамгийн том аюул гэдэгт одоо хүмүүсийг маш ихээр итгүүлж одоо намын удирдах төвшний гишүүдийн дунд бол энэ яриаг бол тарааж эхэлсэн байдаг. Нэг ёсондоо Троцки дарангуутал бий болох гэж байна гэдэг ийм шуумыг бол Сталин явуулсан байгаа. Гэхдээ яг хэн жинхэнэ дарангуулагч болсон бэ гэхээр бас арай өөр. За тэр яах вэ? За тэгээд яг энэ хоёр хүний хооронд бол ингээд мэдээч хэрэг зорилгынхаа хувьд ч гэсэн маш том ялгаа байсан. Троцки түрүүн хэлсэнчлэн хэтэрхий тийм агаарын дайн хийж агаарын одоо юм ярьдаг хүн байсан учраас тэр Оросын хувьсгал, тэр коммунист болшевик хувьсгалыг бол дэлхийд даяар бид нар түгээх ёстой. Дэлхийд даяар энэ хувьсгалыг түгээж байж манай улс оршин тогтнох ёстой. Нэг ёсондоо дэлхийн нийтийг хамарсан ийм маш том амбицтай ийм хүн байсан. За харин Сталины хувьд бол тэрээр одоо Оросын ард түмэн болон Оросын цэргүүд бол маш олон жил үргэлжилсэн одоо энэ нэг дайнаас бол ингээд эцэстээ маш ихээр залхаж туйлдсан байгааг бол маш гярхаад гэж анзаарч ажигласан байдаг. За дэлхийн 1-р дайнд оролцсон, үүний дараа иргэний дайнд оролцсон гэх мэтэр ингээд ард түмэн тэр чигтээ туйлдаад байсан. За иймээс Сталин хүмүүст илүү таалагдах буюу одоо коммунизмыг эхлээд дотооддоо төгс байдлаар ингэж төлөвшүүлж учрыг нь олоод хөл дээр нь босгосныхын дараагаар коммунизмын төлөвтийг явуулах ёстой гэдэг ийм санааг гаргаж ирсэн.
Ингээд хүн бүхэнд энэ санаа бол таалагдсан. Хүн болгоны дэмжлэгийг Стасны энэ санаа авч чадсан. Одоо би ч оронд нь байсан бол яг энэ санааг нь бараг дэмжихээр байгаа байхгүй юу? Яг үнэндээ эрүүлснүүдээр хараад байгаа. За ингээд юу болсон бэ гэхээр ерөнхийдөө энэ хөшигний ард өрнсөн энэ нэг хувилдаан олон нийтэд нээлттэй илэрхийлсэн ирээдүйн улс төрийн бодлого, чиг баримжаа, амбиц. За ингээд одоо бүх талбарт ерөнхийдөө Троцки, Сталинд бас бүрэн ялагдаж ирсэн. За эцэст нь 1927 гэхэд Октябрийн хувьсгалын хамгийн том баатар маань бол айв хэдийнэ бүх эрх мэдлээ автаж бүр өөрийнх нь гараар байгуулсан тэр намаасан хүртэл бол хөөгдөж бүр мөсөн гудамжинд шидэгдэн гарсан байдаг. За Йосеф Сталин 1927 онд эрх мэдлээ өөртөө бүрэн төвлөрүүлж чадсныхан дараагаар хамгийн ихний хийсэн ажил нь Лев Троцкиг бол намаас хөөж улмаар 1929 онд Лев Троцкиг зөвлөлт холбоот улсаас бүр мөсөнд цөлөх ийм шийдвэр гаргасан байдаг. Ингээд нэгэн цагт Оросын бараг тал хэсгийг нь гартаа оруулчихсан, зөвлөлтийн бараг тал хүчийг нь зөвхөн өөрийнх нь дор төвлөрүүлчихсэн. За сая цэргүүдийг бол ингэж хурууныхан үзүүрээр ингэж удирдах хөдөлгөж байсан энэ том улс төрч, энэ том цэргийн командлагч хүн маань ийхүү зөвлөлт холбоот улсад эцэст нь гიშгэх газаргүй болж хувирсан гэсэн. За хамгийн хачирхалтай нь Троцкиг зөвлөлт холбоот улсаас хөөгдөх үед дэлхийн аль ч улс орн түүнийг хүлээж авахыг огтоос хүсээгүй. За иймээс Троцки эхлээд бол одоо Туркийн арлуудад бол очоод тэндээсээ дараа нь Франц, Норвег гэх мэтээр ерөнхийдөө ингэж Европын улс орнуудаар хэрэн хэсүүчилж эхэлсэн байдаг. За түүнийг яагаад ямар ч улс хүлээж авахыг хүсээгүй вэ гэхээр энэ бас юм нарийн шалтгаантай. За нэгдүгээр хамгийн чухал шалтгаан гэвэл тухайн үед 1920-30-аад он буюу дэлхийн 1-р дайнаас дэлхийн 2-р дайн хүртэлх он жилүүдэд Европын улс орнуудын дотоод улс төр дотоод нийгэмд коммунистууд болон одоо марксистууд бол маш хүчтэй, марксист төлөвлөгөөнүүд бол ерөнхийдөө нөгөө нэг улс орны ажилчдын дээр үйлдвэрчний эвлэлүүд дээр суйрлаад асар их хүчийг бол улс орнуудаа авчихсан байсан. За иймээс одоо энэ зөвлөлтийн хувьсгалын гэгэн эцэг, за гэгэн эцэг нь жаашин тэр нөгөө хүчрхэг эцгүүдийн нэг болох тэр Лев Троцки гэдэг тэр хүн хэрвээ жишээлбэл Франц авчих юм бол одоо Францд байгаа коммунистууд энэ хүнээс урам зориг аваад энэ хүнээс сэтгэлжээд нөгөө коммунист бахархал, марксист бахархал нь тэнгэртэй тулангуудаа Францад марксист хувьсгал хийж магадгүй. За Германд бас байдал маш хэцүү байсан. Веймарын бүгд найрамдах улс яг энэ үед оршин тогтножсэн. Мань Хитлер бол одоо Веймарын бүгд найрамдах улстай бол жинхэнэ утгаараа алгасч ирсэн. Фашист одоо нацист үзэл сурталаар алдчихсан. За нөгөө талд хүчтэй байсан нь бол марксистууд маш хүчтэй байсан. Тэгэхээр Германд хоёрхан сонголт байсан тухайн үед хувь тавилсанд нь нэг бол Герман нацист улс болох, нөгөө бол Герман марксист буюу одоо коммунист улс болох гэдэг ийм л одоо түүхэн хоёрхан ийм хувь тавилангийн ирмэгдээр тулж ирж гээд байсан. Тэгээд хувь тавилан яаж өрнөсгийг бид нар бүгдээрээ мэдж байгаа. Яг нь либералууд одоо консервативч гэдэг юм бусад үзэл баримтлалууд бол ерөнхийдөө оршин тогтнох боломжгүй болчихсон байсан. Яагаад гэвэл тухайн үеийн төрийг яг тэднэр нь барьж ирсэн. Тэгэнгүүт тухайн үед яг Германд ч нөгөө хувьсгалын галд үргэлцэх гээд байсан гэдэг нь бол тэднэр нь төрөө барьж чадахгүй ингээд унгаацсан байсан болохоор ерөнхийдөө тийм байсан. За яг энэ үеийг нөгөө санаад нөгөө Хитлерийн ном маань санаанд орчлоо. Ингээд 1924 онд бичсэн Адольф Хитлерийн залуудаа бичсэн өөрийнх нь гараар бичсэн энэ ном маань бас худалдаалагдсаар байгаа шүү гэдгийг та бүхэндээ ингэж дахиж дуулгамаар байна. За энэ ном бол ном цуглуулдаг одоо хүмүүс ч гэдэг юм уу түүхийн ном сонирхдаг, геополитик, улс төр сонирхдаг. За ер нь бол ингээд яг одоо орчин цагийн бас юмыг эрүүлэр хардаг, дүгнэлт хийж чаддаг, аналитик сэтгэлгээтэй, прагматик сэтгэлгээтэй хүмүүсийн хувьд энэ маш сонирхолтой заавал байх ёстой ном шүү. За энэ ном бол гадуур худалдаалагдахгүй байгаа. 60,000 төгрөгөөр хүргэлтээр худалдаалж байгаа. За хэрвээ та захиалахыг хүсвэл 9924 7042 гэдэг дугаараар ингээд захиалах боломжтой юм шүү. За ингээд үргэлжлүүлэн яриа. За хин Лев Троцкиг маань ингээд нөө дэлхийд даяар байгаа тэр коммунистуудад нөлөө үзүүлж магадгүй гэж ингэж бодож ирсэн болохоор ингээд тэр улс орнууд өөрсдөнд авахыг хүсэхгүй байсан. За хоёрдугаарт гэвэл Сталины дарамт шахалт бас мэдээж хэрэг нөлөөлсөн. За зөвлөлтийн зүгээс бол одоо ямар дарамт үзүүлж байсан бэ гэхээр хэрвээ танаа улс Троцкиг одоо дотроо орогнуулах юм бол зөвлөлт холбоот улсын зүгээс танаа улстай ямар ч эдийн засаг улс төрийн харилцаа үүсэхгүй бүх харилцаагаа тасалнаа гэж ингэж шууд занл хийдэг байсан.
За иймээс ерөнхийдөө Лев Троцки одоо аль нэг улсад огтоос удаж чаддаггүй, суурьшиж чаддаггүй. Яг нөгөө жуулчин маягаар нэг газараас нөгөө рүү явдаг. За жишээлбэл одоо Францаас Герман руу орлоо гэж бодоход Германы цагдаагийн байгууллага бол тасралтгүй түүнийг ингээд тагнаа явцдаг. Германаас гарах хүртэл нь. За Германаас Норвег руу орлоо гэхэд Норвегийн тагнуудынхан бас ингээд орж ирсэн цагаас нь гарах хүртэл нь дагдаг гэх юм уу, иймэрхүү байдалтай байсан. За гэтэл Зөвлөлт холбоот улсад тухайн үед нэгэн аимшигтай үйл явдал өрнөж эхэлсэн. За 1930-ад оны дунд үеэс Йозеф Сталин Зөвлөлт холбоот улсад улс түүхийн хамгийн аимшигтай цус цэвэрлэгээ болох их хэлмэгдүүлэлтийг эхлүүлсэн. За тэрээр өөрийнхөө одоо бүхий л улс төрийн дайснуудыг устгахын тулд нэгэн маш төгс төлөвлөгөө шалтгаан бодож олсон. За тэр нь ямар шалтгаан байсан бэ гэхээр өөрийнх нь дургу бүх хүмүүсийг Лев Троцкитэй хувилдсан гэдэг одоо ийм шалтгаанаар ийм байдлаар бол одоо хэлмэгдүүлж устгаж эхэлсэн байгаа. За Сталины хяналтанд байсан тухайн үеийн нууц цагдаагийн байгууллага болох бид бүхний сайн мэддэг тэр НКВД гэдэг энэ байгууллага бол сая хүмүүсийг бол баривчилж тэр бүх хүмүүсийг бол эрүүдэн шүүхтэй баг улс төрийн хүмүүсийн баг талаас илүү хувьд нь бол би Троцкигийн тагнуул үнэ байсан. За Троцкигийн тушаалаар би үйлдвэр дэлбэлэх гэж байсан. Троцкигийн тушаалаар би төмөр зам дэлбэлэх гэж байсан гэх мэтээр ингэж Троцкигийн тушаалаар терроризм үйлдэх гэж байсан мэтээр ингэж одоо хүчээр хэлс хэрэгүүдийг ингэж өөрөөр нь хүлээн зөвшөөрүүлж тулхаад араас нь цаазаар авдаг байсан. Ингээд Октябрийн хувьсгалыг хамт хийвцсэн тэр хуучин болшевикууд, улаан армийн одоо шивдэг маршал болон генералууд тэр байтугай бүр энгийн тариачин ардууд хүртэл Троцкитэй хувилдсан гэдэг ийм шалтгаанаар бол гүтгэгдэж цаазлуулж эхэлсэн байгаа. За энэ бүхнийг бол одоо алсаас ажиглаж байсан Троцки гэхдээ бас яг бас шууд ингээ бууж өгчөөгүй Сталинд. За ямар ч эрх мэдэл болон нөлөөгүй болсон түүний хувьд бол ингээд сорын ганц зэвсэг нь бол түүний оюун ухаан болон үзэг цаас хоёр болж ингэж хувирсан байдаг. За тэрээр цөллөгт байхдаа Сталины дэглэмийг одоо маш хурцаар шөмжилсэн агуулгатай хувьсгалаас урвсан хэмээх тийм авторт номоо бичиж дуусгаж за Оросд жинхэнэ социализм биш харин хүнд сурталчнуудын харгас тийм дарангууллын тогтолцоо бий болсон байна гэдгийг бол дэлхийн нийтэд бол итчилсэн байдаг. За үүнийх нь хариудууд Сталин харгаслаа улам бүр аимшигтай болгож зөвлөлтөд үлдээд байсан Троцкигийн анхны эхнэр замун анхнарын эхнэрээс гарсан тэр зөвлөлтөд үлдсэн байсан үр хүүхдүүд нь хамаатан саднуудыг нь хүртэл бүгдийг нь баривчилж бүгдийг нь буудан хороож амьд үлдсэн цөөхөн хэдийг нь бүх насаар нь хорих байдлаар тэгж хөдөлмөрийн хорих лагерууд руу бол илгээсэн байдаг. За гэхдээ бас энэ бүхнээс илүүтэй өөр нэгэн бас нэг хамгийн харамсалтай үйл явдал болсон нь 1938 онд Троцкитэй хамт баруун руу гарч чадсан түүний одоо хамгийн хайртай хүүг гэж явдаг тэр Лев Седов гэдэг тэр хүүг нь бол одоо Сталины илгээсэн зөвлөлтийн тусгай албатынхан бол нууцаар хор уулгаж хордуулсан хөнөөсөн юм харамсалтай явдал гарсан. За ингэж өөрийнх нь гараар байгуулсан тэр төр засаг өөрийнх нь үүсгэн байгуулагдаж байсан тэр нууц цагдаагийн байгууллагынхан эцэст нь өөрийнх нь үр хүүхдүүдийг анхны ханижил тэр хамаатан садан ах дүүс бүгдийг нь ингэж хөнөөсөн хүйтэн цустай алуурчд болж ингэж хувирсан үйл явдал бол түүний сэтгэл зүйд бол маш одоо хүн дээр туссан ямар хэцүүгээр тусныг таамаглахад бол үнэхээр хэцүү баха. За ингээд ерөнхийдөө Европ төвийн аль ч улс Троцкигийн хувьд маш аюултай Сталины гар бол хаанч хүрэх нь бол ингэж тодорхой болж эхэлсэн. За ингээд 1937 онд тэрээр Мексик улс руу дүүж очсон байдаг. За учир нь гэвэл Мексик улс нь Лев Троцкид тухайн үедээ одоо албан ёсоор тэгж улс төрийн орнол олгосон дэлхийн сорын ганц улс байсан. За тэрээр Мексикийн нийслэл хотод бол одоо Коякан гэдэг дүүрэгт өөрийнх нь эхнэр Наталья Седовийн хамтаар бол маш өндөр тийм ханнуутай бараг тийм нөгөө хан хэрэм мэт тийм ханнуудтай өндөр тийм харуулын одоо нөгөө хамгаалалтын тийм харуулын одоо цамхагтай за мөн одоо 24 цагийн тийм зэвсэгдсэн бие хамгаалагчтайгаар яг тийм одоо цайз мэт газарт аюулгүй газар амьдарч гэлсэн. За гэтэл энэ үеэр Сталин Троцкиг бол бүр мөсөн устгах нуус хэмээх нууц ажиллагааг бол эхлүүлсэн байдаг. За ингээд Троцкиг хөнөөх эхний хавтлага 1940 оны 5 дугаар сард Мексик улсад болсон. За Мексикийн алдартай зураач Сталиныг дэмжигч зүүнний үсэлтэн марксист Дэвид Альфаро Сикерос гэдэг хүнээр бол ахлуулсан зэвсэгт бүлэглэл шүн дунд Троцкигийн гэрлүү бол шууд буудалсаад бол дайрж орж ирээд Троцкигийн унтлагын өрөөрөө бол одоо полиметр
маш одоо удаан хугацааны турш ингэж шүршээд одоо шүршсэн ийм харамсалтай аимшигтай үйл явдал болсон. За гэтэл яг энэ үеэр Троцки өөрийнхөө эхнэрийнхэн хамтаар орон доогуур орж нуугдаж амжсан учраас азар амьд үлдэж чадсан байдаг. За ингээд энэ явдлын дараагаар Троцки юуг ойлгосон бэ гэхээр Сталин намайг алах нь ерөнхийдөө цаг хугацааны асуудал юм байна. Дэлхийн хаанч би очиж нуугдсан хаанч байсан Сталины гар хөл тэр газарт бол хүрэх нь ойлгомжтой байна гэдгийг бол ингэж хүлээн зөвшөөрч гэлсэн. За мөн нөгөө талд энэ яг хавдахын дараагаар бол Сталин ингэж хүч хэрэглэх байдлаар хүчээр дайраад Троцкиг авч чадахгүй байна. За тиймээс одоо тактика өөрчлөөд одоо хүний сул тал итгэлцэлээр дөрүүлсэн хамгийн тийм бохир аргыг бол ашиглахаар шийдсэн байдаг. За энэ нь ямар арга байсан бэ гэвэл Испани коммунист НКВД-гийн тийм нууц төлөөлөгч Рамон Меркадер гэдэг одоо залуу Европын бизнесмений дүрд хувирч өөрийгөө бүрэн өөрчлөөд Троцкигийн хамгийн дотны туслах түүний нарийн бичгийн дарга бүсгүйтэй бол зориуд ингэж хайр сэтгэлийн холбоо тогтоож за цаашлаад бүр ингэж тэр хайр сэтгэлийн холбоо нь улам гүнзгийрсээр нэгнтэйг ингэж бүр гэрлэх хэмжээнд бол тулж ирээд байсан. За тухайн үедээ Троцкигийн Мексик дахь гэр бол маш хатуу харуул хамгаалалттай байсан. Гэхдээ одоо нарийн бичигтэн тэрээр бол хайр дурлалтай болсон тул ингэж Троцкигийн гэрээр одоо байнга орохоос баг өдөр олохоо ордог болж за улмаар ингэж олон зуун удаа ингэж орж гарсаар байгаад сүүлдээ баг хамгаалагчтай найзууд Троцкитай өөртөө найзууд маш дотн хүн болж чадсан байгаа. Ингээд хамгийн сүүлийн үр дүнд нь тэрээр ямар ч нэг шалгалтгүй нэгжлэггүйгээр тэгж нэвтрэх дэм нөгөө ойрын хүрээллийн хүн болж чадсан гэсэн үг. Итгэл олж чадсан гэсэн үг. За ингээд 1940 оны 8 дугаар сарын 20-ны өдөр энэ өдөр бол маш халуун өдөр байсан Мексикт. За гэтэл гадаа халуун байсан боловч за өнөөх одоо Меркадер гэдэг залуу маань гадуураа юм битүү маш урт борооны цов өмсөж за Троцкигийн өрөөнд ямар ч шалгалтгүйгээр орж ирсэн байгаа. За улмаар тэрээр Троцкид өөрийнх нь бичсэн улс төрийн нийтлэлийг уншуулад одоо саналыг нь сонсох хүсэлтэй байна гэж хэлэнгуудаа улс төрийнхэн дээр нийтлэлийг бичсэн цаасаа өгөнгуудаа өөрөө ингэж одоо энэ ширээн дээр Троцки ингэж сууж байсан гэвэл ард нь ирээд одоо ингэж зогссон гэсэн үг. За ингээд Троцки түүний нийтлэлийг уншихаар доошоо ингэж жоохон тонгоох үед нь за мань хүн гинт одоо нөгөө нэг цовныхын дотор талаас за урдчлан бэлдсэн байсан уулчтын нөгөө мүс зүсгч жижиг сүх гаргаж ирэнгуудаа Троцкигийн толгойн тус газар руу бүх хүчээр ингэж савж согсон. За Троцки үүнээс болоод толгойд бол маш хүнд гэмтэл аваад гавлын яс нь одоо сүхний талаалтаас болоод ерөнхийдөө цуураад үхлийн шархуул авсан. Гэхдээ Троцки тухайн үед шууд үхээгүй ингээд маш их өвдөлтийг мэдрээд маш хүчтэй орилоод түүгээр барахгүй босч ирэнгуудаа өнөөх залуутаа бол ингэж тэмцэлдэж эхэлсэн байгаа. За ингээд тэр хоёр ноцолдож байгаа хооронд хамгаалагчид нь ерөнхийдөө бүгдээрээ орж ирээд өнөөх залууг бол барьж авч аюулгүй болгосон. За үүний дараагаар Троцки хамгаалагчтай хандаж наадхаа битгий алаарай, наад хүн чинь одоо тушаал биелүүлж яваа. Наадхаа байцаалт аваад хин өөрийг нь эвлгээснийг заавал нотлох баримтаар ингэж одоо өөрөөр нь хэлүүлэх ёстой шүү гэж ингэж хэлсэн гутаа энийх араас ингэж ухаан алдаад унчихсан. За ингээд энэ хавталхын маргааш нь буюу 8 дугаар сарын 21-ний өдөр Троцки эмнэлэгт хэвтэж байхдаа тархинда маш хүнд гэмтэл авсны улмаас ингээд харамсалтайгаар амьсгал хураасан байдаг. За тэрээр өөрийн гараар бүтээгдсэн сая хүмүүсийг хядсан сөвлөлтийн авраг том махны машинда эцэст нь өөрөө ингэж бяцлуулан сүрсэн дүүхтэй. За тэрээр зөвлөлтийн хувьсгалын эхлэлийг тавьсан ч за хувьсгал эргээд одоо хүүхдүүдэд залгидаг яг ийм автан дүрмийн дагуу одоо өөрөө хувьсгалын хамгийн том золиос нь болж хувирсан байдаг. За хэдийгээр түүхэнд хэрвээ гэж байхгүй боловч хэрвээ Троцки Сталины оронд зөвлөлтийг залхамжилж засагласан бол магадгүй Сталины хийсэн тэр их хэлмэгдүүлэлтийн цар хүрээ арай бага байх байсан ч юм билүү. Дэлхийн улс төр, дэлхийн геополитик бүх зүйл бүхэлдээ арай өөрч байх байсан билүү хэн хэдч мэдэх үлээ. За ингээ ямар ч тач манай өнөөдрийн дугаар маань энд хүрээд өндөрлөж байна. Лев Троцки хэмээх одоо түүхэн эрхэм одоо бас ингэж хоёр талаас нь харж болох юм түүхэн маргаантай хүний талаар бэлтгэсэн дугаар маань та бүхэнд бас ингээ таалагдсан байхаа гэдэгт бол найдаж байна. За дараагийн одоо дугаараар дахин уулзлаа түр баяртай.